За одоо нэг юм айгуу Instagram тэгээд юм дээр суулж ирээд байгаа байхгүй юу? Би тэгэхээр бас тэрийг хийж үзээгүй. Гэтэ сайн жоо судлаад хараад үзсэн чинь одоо пиндуудаа дээр угаасаа гараад харангууд бараа захиалгууд Монгол руу үнгүү гэд бичигтэй байгаа шүү дээ. Монгол руу захиалга одоо хүргэлт үнгүүгээд тэр тэгээд яг үнгүү юм уу гэд үдлэн гэд пост гэд каргоны газар ямар ч хэсэн пинтуудтай гэрээ хийсэн юм шиг байна. Тэгээ Монгол руу нөгөө захиалсан юмнуудыг маань үнгүү одоо хүргэж өгөхөөр. Тэгтээ гол нь зөвхөн одоо нөгөө захиалгаж байгаа барааны чинь урталт энэ тэмдэглэгээ байх юм бол үнгүү хүргэж өгөх юм байна. Тэгээд одоо нөгөө каргоны хаяг холбогч байгаа шүү дээ. Яг тэрэн дээр болохоор өөрөө очиж авах цэг гэдэг байгаа байхгүй. Тэр нь болохоор яг энэ каргоны салбарууд байгаа. Тэгэхээр нөгөө гэртэг ойрхон салбарыг энэ сонгоод тэгээд өөрөө очих цэг дээр чинь чиний одоо захиалсан юмнууд осноо гэсэн үг. Тэгэхээр зөвхөн MN гэсэн бичигтэй одоо Монгол руу үнгүү хүрэгдэнэ гэсэн бичигтэй бараг захиалж ижил тэр бараачин үнгүү хүрэгдэнэ гэсэн үг. Тэрнээс биш одоо бусад бараагийн захиалах юм бол Монгол хүртэлх одоо тэр нэг захиалгын хөлсийг нь чи өөрөө танаа гэсэн үг. Тэгэхээр харж агаад зөвхөн Монгол руу үнгүү хүргэх бараануудыг сонгоод захиалах юм бол үнгүү хүргэх боломжтой баг. Би тэгээ бас нэг тэг захиалга хийж үзье гэж бодож байна. Тэгээ захиалга хийж үзчихээ та нарт бүр илүү сайн хэлж өгье. Эсвэл хэрэгшээл үзчихсэн хүмүүс ахын бол хэрэг байна, гаг байна уу, бараа чинь яг ирж гэнэ үү, бүрэн бүтэн ирж гэнэ үү гэдэг нь ерөөдөө амар чухал шүү дээ. Тэгээд ямар хувь байна гэдгийг хэлж өгөөрэй.